За яс гэдэг бол ер нь аймгүй тийм бодис биш шүү дээ. Тийм хатуу үед биш. А гэвч бол тэр бол засралтгүйгээр ховролт үүсэж байдаг. Ясан дотор юу байдığımгүй ясыг эвдлээд ясыг дахиад шинээр бий болгоод ингээл явж байдаг. Хүний яс бол ер нь 5-6 жилийн дотор бол шинээр бий болдог, шинэ бий болдог. Ингээд яс яаж бий болд юм аа гэхээр яс бол өстэй эхлээд тэр уураг, цавуулаг эд витамин эрдэс бодисоор ингээд нэг яснаа им торыг бий болгоно. Тэгээ тэрний дээр яснаа зүйлийн бодис чинь ясна давс гэж хэлж байгаа юм л да. За тэрийг чинь ямар юм гэдэг бол гол бүтцэн л бол фосфор болоод кальц байдیں۔ За энэний суйрлаад аажимдаа ингээд жинхэнэ хатуу яс болж байгаа байхгүй юу. Ясан дотор ба шүү дээ. Одоо тэгээд бидний яс залуу хүнийх нь ясан болохоор яадаг юм гэхээр бүтэөх тэр эс нь одоо их сайн байдаг, бүтэөгөөд байдаг. Эвдлэх нь маш бага байдаг. За тэгээд доктор чинь яс чинь өсөөд ингээд чангараад улам матуу болоод байдаг. За тэгээд 30 нас хүрээд ирэхээр энэ нарцсангуй докторжаад 30-аас 35-д бол бараг тэнцвэртэй байдлаар 35-аас хойш болохдоор л одоо бидний доройтж байгаа байдалтай адилхан шүү дээ. Тэгээд нөгөө бүтээдэг эсмэн багасаад ирчдэг. Нөгөө эвдэлдэг эсмэн улам чадaltaй болчдөг. Тэгээд бидний ясыг чинь ингээд эвдэлх нь их болохдоор бүтээх нь багтаад тэгээд бидний яс сэрэгжээд байдаг байхгүй юу. Ийм болохоор 30 насны өмнө ясаа улам сайн бих болох бол маш чухал асуудал байгаа юм. За тэгээд ингээд ясыг чинь сэрэгжнэ гэдэг гол асуудал юунд байна вэ гэвэл одоо бидний нэг бол хөгшрөлттэй, бидний амьдралтай холбоотой, бидний энэ нартай наран гадар ажил гэх юм уу наран дарсан гарахтай холбогдолтой. Ийм асуудлууд байгаа юм л да. Тийм болохоор ясаа бол хамгаалахын тулд бид нар яах ёстой вэ? Бид нар зөв амьдарч явах хэрэгтэй, өөрийг зөв авч явж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээд энэ үе гишүүнүүд өвдөхөр л аваад хэлэхэд л одоо эн чинь бол бидний хоол ундтай холбогдолтой, амьдарч байгаатай холбогдолтой байгаа асуудлууд л да. Тэгээд ясан сэрэгжээд ирэхээр ясныхаа хоёр талыг бэхжүүлэхийн тулд яадаг вүлээ? Мөгөөр сургачж байгаа байхгүй юу. Энэ мөгөөрс нь хаанаас сурж байгааг бол одоо тэр зөөлөн байх ёстой газар нь хатуу яс ирж байгаа байхгүй. Яагаад гэвэл яс чинь сэрэгдэж байгаа юм чинь өөрийгөө хамгаалахын тулд иймэрхүү ажил хийж штэ. За тэгтэр тэгээд доторх одоо нэг зөөлөн идүүд нь багсан штэ. Тэгтэр бид нар их нуруу чинь их богинохон болно. Одоо ер нь настай улсууд бол залуу үеэс нь бол бараг зарим нь 10 см ингээд богиносцсон байгаа байхгүй. Энэ яаж юм бол яс нь бол сэрэгжээд хугараад агчиж байгаа нэг асуудал. Хоёрдугаар нь үеийн дотор байгаа зөөлөн идүүд нь алга болж байгаагийн асуудлууд. Дээрээс нь бүгтийж байгаа асуудлууд. Ингээд яадаг байхгүй. Тэгтэр хүн бүгтийгээд нуруу нөвдөд, хөл гар нь нөвдөд, хөл нь ингээд урттаад ирж байгаа байхгүй юу. Тэгээд амархан яс нь хугарах, тийм ээ. Амархан өвчин олох ийм байдлууд гарч ирж байгаа юм. Ийм болохоор энийг бид нар байна цогх хэмжээнд өөрийгөө авч явж чадах юм бол эднэрийг бид нар бас их удаан нар явагдвал болох юм байгаамаа. За дараа чи асуултаараа энийг ярина. За баярлалаа.